За сайн байцгаана уу. За лайв стрим старт гэж тийм. За нэг жишээлх. Хэлсэн. Сайн байцгаана уу. За энэ дуу ямар байна? Манайха зааш шеэрлээд өгөөрэй. Дуу хийж сонсож байна. 1 2 1 2. Гэтэ дуу суул байна гэсэн тийм ээ. Дуу хийж сонсож байна. Дуу суул нэгдэг шүмжлэлт. Тийм ээ. Нэг хоёр. За манайхан ороод ирээ. За сонгуулийн сурчлагаа эхлэхэд одоо 1 хоногийн хугацаа үлдсэн. Маргааш сурчлагаа эхэлнэ. За тэгээд сурчлагаа эхлэхээс гадна одоо ч санал хураалт явуулахад 18 хоног үлдсэн тийм. Тэгэхээр одоо сонгогч болгоно маш хариуцлагатай идэвхтэй оролцох юм шаардлагатай байна л гэж хэлгээд. Одоо сонгогчид бид нар Монголын ард түмэн гэсэн үг шүү дээ. Энэ Монголынхаа төрийг өөрсдийн бодлоор, өөрсдийн сэтгэлээр, өөрсдийн гараар дугуйлж Монголынхаа төрийг эмхлэн байгуулах тухай асуудал л да. Энэ сонгуул гэдэг асуудал бол тэгэхээр энд бол хойрог оролцож болохгүй одоо ямарваа нэгэн юмд автаж одоо саналаа худалдах ч юм уу тийм хариуцлагагүй байдлаар хандаж ерөөсөө болохгүй ийм үйл ажиллагаа юм байна. Тэгэхээр энэ сонгогчид маань сонгуул гэдэг одоо бид одоо зарим нь ингээд бидний төр барихад ямар ч хамаагүй Монголын төрд нэг тийм нөлөөгүй гэж боддог. Одоо яг энэ ардчилсан гэж ярьж байгаа энэ нийгмийн маань ганц онцлог одоо хүн болгон сонгогч болгон өөрсдийнхээ төлөөллийг энэ төрд томилж явуулдаг. Одоо ийм үйл явц, ардчилсан сонгуул гэдэг үйл явц энэ ардчилсан нийгмийн томоохон онцлогуудын нэг. Яг нь тэр яг бүх сонгогчдын санал 100% тусгагдана гэж бол бас боломжгүй зүйл. Гэхдээ одоо ихэнхийнх нь хүсэмжилж байгаа төр бий болж тэр төр нь одоо хуулийнхаа дагуу, үндсэн хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж энэ Монгол орноо өдөрддөг. Одоо тийм л зарчимтай юм байна л да. Тэгэхээр одоо энэ бол хүн болгоо оролцож энэ төрөө эмхлэн байгуулах ажил үйлсэд ерөөсөө хойш суухгүйгээр ухаалаг одоо их одоо сэтгэлээ чагнаж, бодол санаагаа чагнаж, одоо мэдээллүүдийг одоо өөрсдөө судалж үзэж ингэж одоо хандах ёстой. Та бүхэн одоо бидний 9 удаагийнхаа улсын их хурлын эмхлэн байгуулах сонгуул гэдэг сонгуулийн жил эхэлсэн. Ингээд бүгдээрээ одоо яг сонгуул болох өдрөө ингээд хоног тоолоод байж байгаа. Энэ өдөр төрийн алтан жолоо хүн болгон сонгогч болгон өөрийнхөө үзүүрээр өөрийнхөө сэтгэл бодлыг тусгаж одоо тэр саналын үндсэн дээр тэмдэглэгээ хийж сонголтоо хийснээр Монголын төр эмхлэн байгуулагддаг. Ийм л зарчимтай. Тэгэхээр энэ бол маш чухал асуудал. Одоо бид нар одоо ямар ард түмэн байна, тийм л төр байна гэж ярьдаг чинь одоо яг л иймтэй холбоотой байхгүй. Бид нар л өөрсдөө ингээл юмд хуурагдаад ямарваа нэгэн эд зүйлсээр ч юм уу нэг одоо хэд хоногийн цалин хөлсөөр ингээд одоо энэ сонгуулийн ажилд хуймгаа хандаж одоо энэ буруу одоо бодол сэтгэлтэй хүмүүсийг энд төрөлд гаргаснаар бид нар 4 жил
4 жилээр дараалан одоо 8 удаагийн сонгуулиар ингээд ихэнхдээ ингээд хараагаад суудаг ийм ажилтаа болдог байна. Тэгэхээр энэ бол одоо бидний л хариуцлагын асуудал. Бид нар өөрсдөө энэ сонгуульдаа зөв хариуцлагатай хандж ийж бид нар хараад суух биш, харин ч одоо хөгжлийг яаж өөрчлөгдөж чинь, улс орн маань яаж юу болж чинь гэдгийг харж одоо хүлээлтэнд биелэгдэж байх ёстой цаг хугацаанууд л та. 24 оны сонгуульд одоо энэ жилийн улсын их хурлын сонгуульд үндсэндээ одоо 21 субъект, энэ дотроо 2 эвсэл, 19 улс төрийн нам гэд бие дааж дангаараа оролцохоор болчихсон. Сонгуульд нэр дэвшигч нараа шалгаруулад одоо энэ хүмүүсийг бид нар энэ сонгуульд өрсөлдүүлнэ гэд улсын дээд шүүх, цагдаагийн газар гэд маш татварын газар гэд маш олон газруудаас энэ хүмүүсийн тухай мэдээлэлээ цуглуулад энэ хүмүүс маань ийм хүмүүс юм багамаа гэд сонгуулийн ерөнхий хороонд танилцуулаад сонгуулийн ерөнхий хорооноос одоо тогтоол гараад за энэ хүмүүсийг улсын их хурлын сонгуульд өрсөлдөхийг одоо бүртгэж авлаа. Албан ёсоор одоо маргааш нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Тэгээд хуулиараа үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх тийм одоо хуультай байдаг. Тэгэхээр маргааш одоо энэ бүх нэр дэвшигчид маань албан ёсоор одоо сонгуулийн сурталчилгааны ажлыг эхлүүлнэ. Тэгээд энэ бол мэдээж маш их мэдээллээр бөмбөгдөнө гэсэн үг тийм ээ. Тэгээд мэдээллийг бол янз бүрийн аргаар хийн л дээ. Одоо зурагт телевизээр хийн, одоо сошиалор хийн, гудамж талбайгаар хийн, одоо бит ухуулагч нараа явуулж хийн. Ингээд одоо аль болохоор хүн болгон олон сонгогчдод хүрч өөрсдөө танилцуулах, өөрсдийн давуу талыг ойлгуулах тийм л ажил явагдах ёстой байгаа юм уу? За манайх энэ дуу ямар сонсогдож байна? Өчтөр бас дуу сул байна гэсэн одоо сандлууд одоо шүүмжлүүд ирээдсэн. Тэгээ дуу нь хэр сонсогдож байна? Одоо коммент хэсгээр та хүн бичээд дуу хэр сонсогдож байгаа талаар мэдээлэл өгөөч. За тэгээ манай энэ лайвыг одоо та бүхэн цааш нь шеэрлээд өгөөрэй. За тэгээд бас энэ одоо төрийн төлөө огтон боож өгнө гэж би юу ч хэлээ гэж ингэ хойшоо суулгүйгээр бас бидний ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулаарай гэж хүсмээрээ. Тэгээ Монголын хүний төлөө намын хувьд бол бусад намуудаас ялгагдах ялгаа бол маш олон ялгаа байгаа. Тэгээд хамгийн гол нь бол бид нар үндсэн хуулийнхаа дагуу амьдарч байгаа л гэж уриалаад байгаа. Үндсэн хуулийн дээр маань бидний хүсэж байгаа бүх юм байж шудраг ёс байна. Шудраг ёс гэж юу хэлээд байгаа юм гэхээр өнөөдөр төрийн албан агч нар бүгдээрээ шудраг байх юм бол төрийн албанд ингэж хулгай дээр ловер нүүрлэх үгүй гэдэг асуудал. Хамгийн гол нь өнөөдөр бид ингээд өөрөө өөрсдөө хуурч амьдраад байгаа учраас энэ маань бидний амьдрал сөргөөр нөлөөлөд байна гэж үзэж байна. За тийм бид өнөөдрийн өнөөдрийнхөө лайваар за манай нэр дэвшигч нар за дээрэс нь одоо биднийг дэмждэг хүмүүс маань ингээд заримдаа холбогдохлоорэ за Монголын хүний төлөө намын маань ингээд хүн намтай их андуураад байна хүмүүс гэсэн байдлаар их хандж байна. Энэ бол маш ноцтой асуудал та. Энэ одоо ингээд ер нь бол ингээд яг манай намын дэмжигч одоо дэмжигчид одоо ихтгэл үнэмшлэрээ үзэл бодлороо эвлэлд нэгэн хүмүүст бол андуураад байна гэсэн ойлголт байхгүй. Зүгээр нийтээрээ ингээд нөгөө нэг улс төр сонирхгүй улс төрийн итгэх муу байгаа учраас ингээд намуудын нэрийг зүгээр ингээд баг нөгөө нэг альва нийтлэлийн одоо гарчгийг хараад номыг одоо шилбэл одоо нэрийг сонсоод одоо ингээд дүгнэлт хийж байгаа шиг улс төрийн намуудын бас нэрэн дээр нь зөвхөн ингээд нэрээр нь одоо жишээлбэл дүгнэлт хийж ярилцж байгаа зүйлүүд бол маш их харагдаад байна. Тэгэхээр энэ бол бас буруу зүйл ээ. Мэдээж ямар ч нэртэй ном байж болно. Тэрийг нь одоо бид нар сөхөж уншаад дотор агуулгыг уншихлаар одоо ямар зүйл бичигдсэн байна гэдгийг танихтай адилхан тийм ээ. Энэ улс төрийн намын талаар одоо жишээлбэл юугаар одоо энэ намуудад адилхан, юугаараа ялгаатай юм бэ гэдгийг бол таньж мэдснээрээ сонголт хийхэд бол илүү одоо ач холбогдолтой нөхцөл байдлууд одоо үүснэ шүү дээ. За тэгээд энэ өнөөдрийн лайв бид нар Монголын хүний төлөө ном бол хүн ном биш шүү гэж одоо бид нар бас
нэрлсэн. Тэгээд яагаад хүн нам биш юм бэ? Яагаад хүн нам? Одоо манайхан бол яг хүн намыг одоо сүүлийн үед бол их хурлд суудалтай гэдэг утгаар нь ч юм уу одоо дорж ханд гэдэг хүнээр нь ч юм уу ингээд таниад мэдээд ах шүү гай. За тэгээд миний хувьд бол хүн нам гэдэг нам бол угаасаа ихэнд анхнаасаа байгуулахдаа бол хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэртэй байгуулагдсан шүү дээ. Хөдөлмөрийн үндэсний нам буюу зүүнний үзэл баримталтай нам гэж өөрсдөө тодорхойлж хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах үйлдвэрчдийн эвлэлийн одоо хамаарал бүхий одоо залуучууд энэ намыг үүсгэн байгуулсан гэж ойлгодог. Энэ тухайгаа ч өөрсдөө ярьдаг үүсгэн байгуулагчид нь. За гэтэл хэдэн мөнгөтэй хүмүүс гарч ирээд энэ намыг худалдаж авсан. За энийг худалдаж аваад мэдээж одоо сонгуулиуд одоо өмнө нь бол оролцсон хөдөлмөрийн үндэсний нам буюу товчлохлоор хүн гэдэг нэртэй нам болсон. За гэтэл бол одоо энэ намын одоо сүүлийн үед одоо хийж байгаа ажлууд нь бол өөртөө хүн гэдэг одоо товчлсон нэрээр одоо нэрээ өөрчилсөн байгаа. Энэ бол улсын бүртгэлийн байгууллагууд ч тэр оноос нэр хуулийн этгээдийн оноос нэрийг олгож байгаа энэ одоо арга зүйн хувьд тэр одоо хүн гэдэг үндсээрээ одоо бол энэ нэр бол манай Монголын хүний төлөө намын оноос нэртэй давхардж төөрөгдөлд оруулахаар ийм намыг санаатаагаар байгуулсан гэж үзэхээс өөр аргагүй байна. Тэгээд одоо хүн намын маань одоо шийдэл өөрөө Монгол хүний төлөө гэдгээрсэн өөрөө тавиад байгаа нь бол Монголын хүний төлөө намыг одоо жишээлбэл төөрөгдүүлэх нэрийг одоо ингэж хүмүүсийг андуурах байдалд хүргэх зорилготой иймэрхүү зүйлүүд болсон болов уу гэж харж байгаа юм. Тэгэхээр бол Монголын хүний төлөө нам бол бид нар маш өөр одоо үндсэн хуулиа дээдлэх за дээрэс нь одоо хүн болгоныг одоо эрхээ мэддэг хүн болгоныг одоо энэ нийгэмд оролцохдоо бол одоо энэ хуулийн дагуу зөв оролцдог байх гэсэн одоо агуулгаар одоо бид нар одоо хүнийг үнэт зүйлээ болгон хөгжүүлэх замаар одоо Монгол хүнийг хөгжүүлэх замаар монголчууд бид нар хөгжих юм байна. Монгол хүн хөгжөөд ирэхлээр яах вэ гэхээр нөгөө ухамсар одоо дээшлэн тийм үү. Төрийн албанд очиж байгаа хүмүүс маань үндсэн хуулийн тэр нэгдүгээр зүйл заасан тэр 6 зарчмыг мөрдөж ажиллана гэдгээ ухамсарлсан хүмүүсийг бид нар хэрэг төрийн албанд авчиж чадсан бол тэр хүмүүс маань хотлоо хэлэхгүй шүү дээ. Тийм ээ. За хүний эрхийг зөрчихгүй шүү дээ. За ингээд нөгөө хүнийг ялгарлан гадуурхаад байхгүй шүү дээ. Тэг өнөөдөр монголчууд яаж юм? Үнэхээр одоо ялгарлан гадуурхалтын одоо золиосонд одоо монгол хүмүүс өнөөдөр маш их хүртэж байна. Өөрөөсөө бие бинийгээ ялгарлан гадуурхагч болж хувирсан байна. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүст очиж ингээл одоо өөрсдийнхөө мөнгнөөс өгчих байгаа юм шиг ингээд итгэл найдаж явсаар байтал одоо өөртөө юу ч хийж чадахгүй юм сул дорой ард түмэн болж өрсөн ч тийм өөрөөхөж одоо эрхийг хамгаалах чадваргүй. Тэгэхээр энэ хүн нам гэж одоо ингэж андуурагдаад байгаа асуудал бол явандаа бол арилнаа. Цаг хугацаа угаасаа аль нам нь ямар нам бэ гэдгийг бол маш тодорхой харуулна гэж ойлгож байгаа. За тэгээд мэдээж хүн намынхан бол одоо өнөөдөр нэг одоо эдийн засгийн агуулгатай юм ярьдаг. За зөвхөн одоо мөнгөтэй байх юм бол хүмүүсийг сайхан амьдруулах тухай ярьдаг. Нэг л их одоо монголчууд бол муухай, гадаадд боловсрал эзэмсэн бол сайхан гэх мэтчлэн иймэрхүү одоо жоохон өөрсдөө одоо ард түмнийг ингэж татах ажил нь бол бид нар бусдаас илүү боловсралтай, бид нар бусдаас илүү гэдэг чинь нэг иймэрхүү мөнгөтэй ч гэдэг юм уу нэг иймэрхүү зүйлүүдийг явуулаад байгаа. Тэгэхээр яг цаг хугацааны урттаа бол Монголын хүний төлөө нам хүн нам хоёр юугаар ялгаатай вэ гэдэг нь маш тодорхой харагдана гэдэгт 100% итгэлтэй байна. Тийм учраас Монголын хүний төлөө нам бол хүн нам биш шүү. Та бүхэн саналаа өгөхдөө Монголын хүний төлөө нам гэдэг намд саналаа өгөх юм бол үнэхээр одоо шүүхийг шинжлэх гээд байгаа хүн болгоныг одоо үндсэн хуулиар мэддэг болгох гээд байгаа бидний зорилтыг одоо бодитоор дэмжиж байгаа ийм үйл хэрэг болно. За сонгуулийн сурчлагаа эхэлж байгаатай холбогдуулаад мэдээж за манай эрх баригчдын одоо бодлого за эрх баригчд маань хэний талд үйлчлээд байгаа вэ? Хэний төлөө одоо санаа зовдөг хүмүүс вэ гэдэг ингээд бид нар санаачилсан хууль, баталсан хууль, хэрэгжиж байгаа хуулиудаар бид нар ингээд шинжээд үзэх юм бол за ямар ч лсэн одоо үндсэн хуулийг мэддэг, үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдлөг болж баримталдаггүй ийм нөхдүүд бол өнгөрсөн 32 жилийн хугацаанд биднийг удирдсан гэдэг нь бол маш тодорхой байгаа. За ялангуяа одоо энэ саяны сүүлийн одоо энэ одоо бидний сонгуульд орох гэдэг энэ сонгуулийн хуулийг аваад үзэх юм бол одоо үнэхээр одоо мөнгөний босго тогтоогддог чинь тийм ээ. Уул нь бол улсын их хурлд маш сайн бодлого боловсруулдаг. За одоо цугларсан мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж чаддаг. Ямар асуудлуудын хүрээнд ямар асуултыг тавьбал одоо шийдлийг олох вэ гэдгийг одоо энэ судалгаа шинжилгээний ажлыг хийж дүгнэлт хийх чадвартай.
одоо ийм хүмүүсийг бол бид нар улсын хурлдаа илгээх юм бол илүү сайн ирээдүйд одоо Монгол улсын одоо асуудлыг шийдэх, бодлого боловсруулах, одоо хуулийг бүтээх ийм одоо хүмүүс бол сонгогдно. За гэтэл өнөөдөр бидний одоо яг үнэхээр одоо сонгуул маань бол хэн нь одоо их мөнгөтэй, хэн нь телевизээр орлон удаа гарах юм. За хэн нь одоо ард түмээ одоо үнэмшилтэйгээр хуурч чадах юм бэ гэдэг ийм өрсөлдөөл болоод байна шүү дээ. Сонгуулийн үеэр одоо жишээлбэл бүх намууд маань одоо энэ тэнд одоо ингээл үүрээ байгуулаад тий. Тэгэл нөгөө нэг сурчлагын байр гэдэг нэртэй ингээл байгуулагдаад. Тэгэхээр улс төрийн намуудын үйл ажиллагаа зөвхөн сонгуулийн үед одоо идэвхждэг биш. Бүхэл 4 жилийн турш одоо тасралтгүй одоо ирэх барьж байгаа нам нь бол өөрсдийнхээ амлалтыг биелүүлэх, сөрөг хүч нь бол одоо өөрсдийнхөө одоо бодлогыг улам олон хүнд түгээх, тэгээ ирэх барьж байгаа намынхаа алдаа дутагдлыг одоо шүүмжлэх, засахын төлөө ажиллах. Үнэхээр засагдахааргүй тийм асуудлууд байх юм бол өөрсдийнхөө арга замаар засах бодлогыг боловсруулах. Ингээд дараагийн сонгуулиар дахин яг нь ирэх баригчид маань өөрсдийнхөө амлалтыг одоо биелүүлж чадсан уугүй гэдэг тайлангаа тавиад дүнгээ тавиулдаг. Сөрөг хүчин бол энэ нам бол үнэхээр энэ ажлуудыг ингэж хийж чадаагүй учраас бид нар ийм төвшөнд ингэж хийж чадна гэж одоо бодлогоороо өрсөлддөг. Ийм л бодлогын өрсөлдөөн байх ёстой. Харамсалтай нь бол одоо ирэх баригчид маань бол зөвхөн одоо эрх мэдлийн төлөө зөвхөн одоо өөрсдөө дахин эрх мэдлээ авахын төлөө ингэж сонгуулийн хууль, бусад хууль тогтоомжуудыг боловсруулад байгаа нь бол үнэхээр одоо харамсалтай байгаа. Тийм учраас бид нар энэ бүхнийг л өөрчлөхийн тулд нийт сонгогчид маань одоо хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ бүхнийг хэн өөрчилж чадах вэ гэх юм бол Монголын ард түмэн бид нар өөрсдөө одоо итгэл үнэмшлээрээ үзэл бодлороо эвлэлтэн нэгдэж зөвхөн өөрийнхөө өнөөдрийн ашиг олсны төлөө биш, ирээдүйн улс их орныхоо одоо төлөө бодож сэтгэсэн цагт бол одоо монголчууд бид нар их орондоо эзний ёсоор сайхан амьдрах бол бүрэн боломжтой, бүрэн тийм одоо нөхцөл одоо хангалттай бүрэн байгаа л гэж ойлгож байна. Нэг хүнд ноогдох газар нутаг, нэг хүнд ноогдох байгалийн баялаг гэл одоо тийм ээ. Нэг хүнд ноогдох одоо жишээлбэл бид нар одоо төрийн албыг аваад үзэхлээр нэг хүнд ноогдож төрийн албаагчийн тоол ихтэй олон байдаг тийм. Олон байна уу гэдээ аваад үзэхлээр засаг захиргааны одоо нэгжийн хойрол хүн амын бодлогын одоо алдаа маань одоо яг нэг ийм орон нутаг болгоны онцлогоо шалтгаалаад өөр нөхцлүүд үүсдэг. Улаанбаатар хотод жишээлбэл 60-70 хүүхдэд нэг багш хичээл зааж байж байгаа. Одоо нэг суманд жишээлбэл 10 хүүхдэд нэг багш, нэг бүх бүтэн сургууль те одоо ингээд үйлчилж явах жишээтэй. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо үнэхээр Монгол улсад төрийн бодлого ялангуяа бүр ингээд суур одоо хүн амын газар нутгийн одоо хуваарлалтын бодлого, тэр газар ашиглалтын бодлого одоо маш олон зүйлүүд төр бол ноцтой алдаанууд гарсан. Одоо үүний улмаас бол та бид нар бол үнэхээр өдөр тутамдаа бохимдолтой амьдарч байгаа гэдгийг бол одоо нуугаад хэрэггүй. Тэгэхээр одоо Монголын хүний төлөө намыг та бүхэн маш сайн сонсоорой. Тэгээ энэ сонгуульд бол мөнгө юу зарцуулагдаад байгаа юм гэхлээр нэг ухуулагч нарын цалин, нөгөө тараах материал, телевиз радиогоор явуулах нэвтрүүлгийн төлбөр мөнгө төлөх гэх ингээд одоо үр ашиггүй зүйлүүдэд маш их мөнгө зарцуулаад байгаа байхгүй тий. Одоо бидэрт хэвлэл мэдээллийн байгууллагуудаас санал ирж байгаа. Телевизүүдийн одоо жишээлбэл 1 минутын нэвтрүүлэг 990 сая төгрөг. Хийх зардал нь одоо мэдээж нөгөө тухайн байгууллагыг буруутгахгүй л да тий. Тэр мэдээж хүмүүсийг чаленжуулаад арилжааны одоо телевиз гэдэг ингээд нэрлээд ажиллаж байгаа учраас тэр хүмүүс тэр уран бүтээлийг хийхин тулд мэдээж хүн хүч хөдөлмөр техник гаргана. Тэгээд тэр 990 сая төгрөг 1 минут гэхлээр одоо 15 минутын нэвтрүүлэг хийлгэхэд 15 орчим сая төгрөг тий. Тэгээд цацах нь бас яг адилхан. Нэг удаа цацах юм бол 15 сая төгрөг. За хоёр удаа цацах юм бол 30 сая төгрөг гэх. За тэгээд одоо 5 телевизээр явуулаа гэх юм бол яг нь бор ингээд 30 сая төгрөгийг 5-аар орчуулъя. Тэгээд 150 сая төгрөгөөр зөвхөн 15 минутын нэвтрүүлэг хийж зарцуулах болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ маань хэр зэрэг одоо зөв юм бэ гэдгийг бид нар бас одоо нухацтай бодож ярилцмаар байгаа. За магадгүй бид нар шиг хүмүүст тийм мөн тавьчаа телевизийн эзэдүүд бол өөрсдөө улс төрчд байгаа байхгүй тий. Тэгэхээр магадгүй одоо ингээд улс төрч тэр телевизийн эзэдүүд ингээд үн төлбөргүй өөрсдийнхөө ингээд байгуулсан телевизээр сурчлагаагаа хийгээд яг жинхэнэ одоо улс орныхоо төлөө бас бодлого боловсруулад ингээд шодрогоор өсөлж байгаа гэсэн хүмүүст мөнгөний босго тогтоогоод өчөлтөө энэ нөгөө шодрог байдал мөн үү шүү гэдэг асуудал байгаа байхгүй тий. Тийм учраас уул нь бидний одоо шаардлага бол энэ одоо сонгуулийн кампанит ажлыг сурчлах ажлуудыг бол төрөөс бүх зардлын дагаад бүх телевизүүд энэ тэмцүү цагуудыг нэр дэвшигчдэд олгоод
Тэгээд бас энэ төрийн босгыг өндөр болгох юм бол төрийн үйл ажиллагаанд тавих хараа хяналтыг сайжруулах юм бол өнөөдрийнх шиг ингээд 1300 400 нэр дэвшээл те. Яг үндэ бол 1300 400 хүмүүс бол нэр дэвшээд байна гэж би ойлгохгүй байна. Яг одоо үнэхээр хоёр өрсөлдөд байгаа 126 126 гişүнтэй Монгол Ардын нам арчилсан нам хоёр бол бодитоор өрсөлдөд те. Бусад намууд нь бол одоо яа тийм бас нэг санал болгох зорилготой ч гэдэг юм уу те. Яг одоо жишээлбэл тэр сонгуулийн хууль болон нөгөө аудитын ерхий газар тогтоож өгсөн тэр нэг сонгуул зарцуулах, тойрог зарцуулах нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээнд төвшөнд гаргаж сурталчилгаа хийх юм бол цөөхөл байна шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо зарим хүмүүс нь бол одоо нэр дэвших замаар одоо ашиг хонжоо олдог ч юм уу. Одоо бусдын саналыг хуваах зорилготой ч юм уу. Иймэрхүү үйл ажиллагаанууд бол болоод идэв юм шиг байна. Тийм учраас одоо энэ сонгуульд бид нар хариуцлагатай оролцох хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг бол одоо бас л яг энэ өнөөдрийн сонголттой холбоотой шүү дээ. Монголын ард түмэн бид нар үнэхээр л Монголынхаа эзэд нь юм болов бид нар эзний ёсоор хандаж өөрсдөндөө үйлчлэх гээд байгаа төрийг байгуулах гэдэг шүү дээ. Төрийн ордонд руу орохынхоо манай хүмүүс юу гэж ярьдаг гэхээр би таны зарц шүү, би таны үйлчлэгч шүү, би таны төлөөллийн төрд орох гэж байгаа шүү гэж яриад байдаг тийм. Сонгуул дуусаад төрийн ордонд орсныхаа дараа тэд нар дараа болоод хөрчдөг. Туслахаа одоо баг нөгөө манай саний дээр нэг юун дээр байлаа шүү дээ, нийгмийн хамгааллын нэг журам дээр нөгөө ажил мэргэжлүүдийн чагсаалт гаргасан зарц марч гэсэн нэр томьёо гараад ирсэн байл шүү дээ. Тэгэхээр одоо бид нар хаашаа яг үнэхээр урагшаага яваад байгаа хойш яваад байгаа юм гэдэг бас эргэж хармаарлын зүйл байна. Тэгээ Монголын хүний төлөө нам хүн нам биш шүү гэдгийг би бас дахин хэлье. Тэгээд хүн нам яагаад ингэж өнөөдөр төөрөгдөлд оруулахаар ингэж нэр мэрээ ингэж өөрчлөд байгаа юм. Энэ бол бас одоо дараагийн ярих асуудал байх. За улс төрийн нам байгуулж тоглож байгаа юм шиг хүмүүс байгаад байна тийм. Жишээлбэл одоо би энэ хэрэгжүүлэгч нам гэдэг намын тухай бас нэг зүгээр нэг жижигхэн зүйл ярьж байна. Сая 10 намыг одоо шүүхэд өгсөн, захиргааны шүүхэд өгсөн байна. Тэгээд өөртөө нэг хууль зүйн мэдлэг дутмаг юм шиг байна. Тэгээд буруу хуулийг буруу ойлгож нэхэмжил гаргасан. Гэхдээ энэ бол санаатаагаар сонгуулийн өмнө энэ одоо улс төрийн одоо жижиг гэж одоо өөртөө тодорхойлдог намуудаа одоо ингэж одоо асуудалд оруулахын тулд ингэж одоо санаа зориуд одоо захиалгатаагаар эрх баригчдын даалгавраар хийж байгаа л үйл ажиллагаа эхлэхээс өөр аргагүй байдаг. Би л тэр хэрэгжүүлэгч нам төмөрсөхийн нэг шудраг осны төлөө тэгэл нэг хууль зөрчсөн одоо эрх баригч мөнгөтэй төрхтэй хүмүүсийн эсрэг шүүхэд өргөдөл өгөөд нэхэмжил гаргаа явж байгааг ч мэдэхгүй юм байна. Энэ би одоо 20 жил одоо энэ шудраг осны төлөө тэмцэж байна. За манай хүн бол бас нэг дөрөлгч өгөөд нэг ерхий прокурор гэсэн хүний хамаарлах хүн гэсэн шүү дээ. Хот ургийн бас баг одоо гэр бүлийн хамааралтай ч юм уу. Тэр ихч дүүсийг аваа суудсан ч илүү юу гэж мэдэхгүй. Ямар нэгэн тийм яригддаг. Тэгэхээр магадгүй энэ нөхрийн үйлдэлийг хараад тахлаар бол ингээд дандаа нэг юм эсэргүүний үйлдэл хийж явж байдаг. Намуудыг эвлүүлэх гэхлээр л дунд нь ороод дандаа одоо хин нэг үнийг үнэлэхгүйгээр хардсан зүйлүүдийг яриад ингээд нэг юм бохир зүйлийг ингээд цацаа явж байдаг. Тэгэхээр яг цаг хугацаа бүгдийг шүү. Би өнөөдөр тэгтээ яг зүгээр нь улс төрийн намууд нөгөө одоо 21 нам өрсөлдөж байгаагаас одоо 19 нам нь чагсаалтаар өрсөлдөх юм шиг үлээ тийм. Тэгэхээр энэ дээр би бол одоо бас өрсөлдөгч намуудаа шударгаар өрсөлдөөсэй л гэж хүсэж байгаа юм. Тэгээд бид нар бас Монголын ард түмэн бас ухаантай юм чинь бас бодоосоо тийм. Хүний итгэл үнэмшил гэдэг юм чинь одоо ингээд цаанаасаа байдаг. Үнэн зүйл тийм. Түүнийг хөдөлтөж авч болох юм. Би бол одоо улс төрийн намыг хөдөлтөж авдаг, бие биендээ өгч авдаг гэдэг энэ зүйлийг үнэхээр гайхдаг. Одоо ингээл манай үндэсний хэмжлэглэх чинь ногоо намыг одоо ингээд мөнгөтэй хөдөлтөд авцал гэж яриад байгаа тийм. Хэдээр хөдөлтөж авсан. Яасан. Уул нь бол дэлхийд байж болшгүй зүйл юм биш үү? Ногоо намыг уурхаа одоо эзэд өдөрт наав нэг хамтарч ажиллана гэдэг бол дэлхий бол гайхах л баг тийм ээ. Дэлхийг хамгаалаа гэдэг үзэлтэй намыг ухаад баялагийг авах хэрэгтэй гэж үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй хамтран гэдэг бол энэ өстой дэлхийн түүхэнд байхгүй л энэ үзэгдэл одоо манайд бас либерал намыг одоо жишээлбэл нэг пүрэв даваа гэдэг нь худалдаад авцсан л гэж яриад байгаа. Тэгээд дарга нь болчихсон байл. Тэгээд тэр нь үндэсний хэмжлэгийг дэмжиж оролцсон гэдгийг илэрхийлсэн. Тэнцэнээс хүмүүс нь нэр дэвшиж байгаа.
Тэгэхдээ нэг хүнийг нэр дэвшүүлээ явж байгаа ч юм уу те нэг ийм улс төрийн нам гэдэг зүйлийг ингээд маш буруугаар ойлгож, буруугаар ашиглах гэж одоо ингэж санаархдаг хүмүүсийн одоо эрен үе бол дуусах байхаа л гэж бодож байна. Ер нь бол улс төрийн нам гэдэг чинь бол үзэл бодол, итгэл үнэмшлэрээ эвлэлд нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Хүмүүс нэгдээд ашиг олохын төлөө яваад байх бол энийг компани гэсэн үг тийм. Яг хуулийн дагуу бизнес хийгээд явах юм бол энийг компани гэсэн. Хууль зөрчөөд ашиг олох гээд ингээд хүмүүс нэгдсэн байгууллага гэмт бүлэглэл гэсэн үг. Тэгэхээр манай энэ өнөөдрийн улс төрийн намууд бол гэмт бүлэглэлийн шинжтэй ашиг олох сонирхолтой. Тэгээд хамгийн харамсалтай зүйл нь бол Монгол өнөөдөр нэр дэвшиж байгаа хүмүүс ингээд өөрөөсөө доктор, эрдэмтэн гэсэн хүмүүс бол ихэвчлэн мөнгөтэй намыг очиж сонгож одоо нэр дэвших одоо ажиллагаанууд одоо нэрээ дэвшүүлж байгаа. Нөгөөдөл нь зайлвал сурчлагын чинь юм хөвлөд өгөн тийг ингээд мөнгө төгрөг өгнө л гэдэг юм шиг байгаа юм. Хүний амьдралд мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ итгэл үнэмшлээс илүү мөнгө төгрөг гэж ямар юм бэ? Их орноо их сэтгэлээс илүү ямар мөнгө төгрөг байдаг юм биш үү? Хэрвээ бид нар тийм үнэт зүйлгүй болоод эхлэх юм бол бүх юм одоо мөнгөөр үнэлж худалдаж болно гэсэн үг шүү дээ. Өөрийгөө худалдаж чинь, их орноо худалдаж чинь, ирээдүгөө худалдаж чинь энэ чинь өөрөө болохгүй байх гэдэг чинь болохгүй байх гэдгийг хүн болгон мэдээд байна шүү. Тэгэхээр манай сонгогчид ч гэсэн тэр өнөөдөр Бурхны хүү Баярбаатар гэдэг нэг залуу нөгөө яг янз зэлээ хийгээд байдаг шүү дээ. Тэр залуу бол бас арай өөр аргаар гэхдээ яг өнөөдөр та бүхэн яриад байгаа зүйлийг яриад байгаа байхгүй. Хүн болгон ингээл ямар нэгэн байдлаар сонгуулийн үеэр мөнгө олчондоо гэл өөртөө бэлдээд байна гэдэг сэтгүүлчд мөнгө олно гэл бидний шийдсэн одоо сонгуулиар мөнгө хийгээл одоо нэр дэвшигчд нь ч гэдэг юм уу те одоо нөгөө бусад нөгөө хорооны дарганаар гэдэргээл тэр Баярбаатарын яриаг бол бас нөгөө хитрхи ингээд нэг юм хараал мараал хилээд яриад байгаа боловч ингээд анхаарал сонсох юм бол бас их өөр юм гэсэн онцлог байдлаар ингээд энэ зүйлүүдийг ярьсан байлээ. За тэгээ Монголын хүний төлөө нам бол хүн нам биш шүү. Дараагийн удаа би хүн нам ягаад одоо биднээс өөр юм бэ гэдгийг ярина. Би түрүүн бас хүн намын тухай ярьж байхдаа хэлсэн шүү дээ. Анх бол хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэртэй байсан тий. Тэгээд жилийн өмнө л их хурлаа хийгээд барууны нам хөдөлмөрийн үндэсний биш хүн нам болоод үзэл баримтлалаа өөрсдөө тодорхойлснороо бол барууны тийм зүүнний нам гэж байгуулагдчихсан намыг худалдаж аваад барууны нам болгочдөг ийм зүйл бол хэрвээ манахаас өөр улс оронд ингэж нам үзэл баримтлалаа солих юм бол гишүүд нь бүгдээрээ гараа авчна. Гэсэн чинь өнөөдөр бүгдээрээ ингэж нөгөө үзэл баримтлал зүүн үзэл баримталтай байсан баруун болов тэг итгэл үнэмшлэн тэгж амар хордон зүүнээс баруун руу солигдож байхгүй шүү дээ. Хүний итгэл үнэмшлэл үзэл баримтлал бол тэгээд одоо яг бол Монгол ардын намын нөгөө нэг яг одоо хуучны гишүүд те тэд нар ч юм уу нам засаг мэл гэдэг байгаа шүү дээ. Монгол ардын намдаа үнэмч те арчилсан түүнээс Монгол ардын нам арчилснаа боллоо гэх юм бол хизэж зөвшөөрөхгүй болно. Тэгэхээр энэ бол Монголын монголчууд бидний улс төрийн мэдлэг соёл боловсрол дутуу байгаагаас болоод энэ улс төрийн нам гэдэг одоо халахвчаар хувийн ашиг хонжоо хайсан нөхдүүд ингээд улс одоо төрийн эрх мэдэл рүү санаарахдаг болсон энэ одоо буруу одоо эргэлтийг бид нар зөв болгож засахгүй бол болохгүй шүү л гэдгийг бид нар хэлгээд байна. Ер нь улс төрч гэдэг хүн бол минийхээ өвөг сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Одоо бусдын төлөө нойр хоолгүй улсын хурлын гишүүний бодит ажил өөрөө хэцүү ажил шин ажил тийм маш олон одоо 20 гаруй мянган хүний төлөөлөл болоод сууд тэгээд тэр хүмүүсээс ингээд улсын хурал дээр одоо жишээлбэл нэг хууль боловсруулж хилцэн гэдэг чинь маш их олон одоо мэдээллүүдийг судалж боловсруулж нэгтгэж тэнцэнээсээ одоо дүгнэлт хийж одоо үнэхээр Монгол улсын амьдралд нийцсэн хуулийг санаачлна. Гэхдээ мэдээж Монгол улстай одоо улсынхаа одоо бодит амьдралаас дээж авч шинжилгээ судалгаа хийж монголчуудын амьдралыг судалж иж тэгээд гадаад улс орнуудад тухайн одоо асуудлыг хэрхэн шийдвэрлсэн байдгийг Монголтой одоо аль нь ойрхон байгаа юм те харьцуулаад зүгээр гадаад улс орнуудын туршлагыг өөрийнхөө одоо хөрсөн дээр буулгаж өөрийнхөө онцлогтой нийцүүлсэн өөрийн гэсэн хууль тогтоомжийг бүтээх ёстой болохоос гаднаас шууд хууль авчраад Америк сайх учраас Америкийн хуулийг аваад иргээл авчирчдаг гэж болохгүй байх тийм үндэстэй онцлогтой шүү дээ. То манай жишээлбэл тэр нөгөө гэрч орхичийг хамгаалах хууль гэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа мөртлөө хэрэглэгдээгүй тийм хууль гэж шүү дээ. Хэрэглэх шаардлагагүй. Ягаад гэх юм бол
Одоо энэ чинь хүний хүнд ноцтой гэмт хэргийн одоо гэрч хохирч болцсон хүнийг хамгаалах гэдэг шүү дээ. Тэгээ Америкийн одоо тийм хууль нь яагаад тийм хууль байдаг гэхлээр нөгөө тангартны өмнө очиж тэр хүмүүсийг гэрчийн мэдүүлэг өгүүлдэг. Тэгэхээр нөгөө шүүх хурал болтол тэр хүмүүсийг аюулгүй байлгах шаардлага байдаг. А Монголын хувьд өөр их газрын системтэй. Жишээлбэл Монголын хувьд жишээлбэл мэдүүлэг авах хохирч гэрч гээд мэдүүлэг авчдаг. Мэдүүлэг авах шатандаа нөгөө эрүүл шүүлтэд тулахдаг тийм чи удлаа ярих юм бол ингэ шүү тгий шүү. Тэгээд мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийнхаа шатанд мэдүүлгийг аваад шүүхтөр очиход ерөөсөө тэр хүнийг айлгаж дарамтлах хэрэгцээ болчихно гэдэг байхгүй. Тэгэхээр чи гэрч хохирчийг хамгаалах гэдэг ойлголт Америкт гэрч хохирчийг хамгаалах ойлголт Монголд гэрч хохирчийг хамгаалах ойлголт айлх шатанд нь яаж хамгаалах вэ гэдэг чи өөр байхгүй тийм. Гэтэл одоо манад авчраад нөгөө гэрч хохирчийг баг нүүрэнд мис засал хийгээ те хүн танихын аргагүй болохоор бичиг баримтын өөрчлөлт бүр өөр газар амьдруулах гэдэг тийм одоо хууль манад үйлчлээд байгаа байхгүй. Гэтэл яг үнэхээр энэ нөгөө Тэмүүжингийн санаач. Тийм Тэмүүжингийн санаач батлуулсан хууль байж шүү дээ. Гэтэл яг энэ ажиллагааг өнөөдөр Монгол улсад хийсэн үг байхгүй шүү. Тийм шаардлага ч тийм үг тий. Тэгээ одоо тэгээд энэ зоригийн хэрэг гэж яригдал энэ одоо ноцтойгийн тэргүүд одоо хөгжлийн банкны хэрэг ч гэдэг юм уу юу гэдэг ингээд ноцтой хэрэгүүд яригдал байдаг. Ясан дээр одоо жишээлбэл хариуцлага хуулийн хариуцлага хүлээсэн байхгүй тий. Улсын хурл одоо шүүх болоод өөрчлөсөн. Тэгээ нээлттэй сонсол гэдэг нэртэй. Тэр чинь шүүх хурл байгаа даа шүү дээ. Тэгээд нөгөө үзэж байгаа ард түмэн чинь нөгөө шүүхийн шийдвэрээр шүүдэг тий. Энэ хулгайч тэр хулгайч гэх ингээд. Энэ бол нөгөө яг нөгөө Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг бидний үндэсний эв нэгдлийн эсрэг зүйлүүдийг манай эрх баригчид маань хийгээд байна. Ямар учраас хийгээд байгаа юм гэдгийг үнэхээр гайхаад. Энэ бол нэг мэдхгүй дээ юм хийгээд байгаа биш гэж би бодож байна. Олон зүгээр ингээл аль болохоор хүмүүсийг ингээл бухан дуулах, талцуулах, хуваах. Тэгээ энэ нь бол мэдээж хинд ашигтай. Монголын баялаг шунсан гадныхан л ашигтай тийм. Гадныхны тийм санааг хэрэгжүүлэх хин энэ Монголын төрийн одоо эрх мэдэл бүхий байгууллагуудад хин шургалчаад хин энийг хийгээд байгаа юм бэ гэдэг бид үнэхээр олж тогтоох юм зайлшгүй шаардлага байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо энэ улсын хурл гэдэг бол төрийн эрх барихтай байгууллага байгуулах гэж байгаа. Тэгээ Монгол улсын үндсэн хуулийн одоо 3 дугаар зүйлд бол Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмний энэхүү эрхээ эдлэхтэй өөрөө төрийн үйл хэрэг шууд оролцсон эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулж энэхүү эрхээ эдлэнэ гэж заасан. Тэгэхээр энэ төлөөлөгчөөрөө дамжуулж энэхүү эрхээ эдлэнэ гэдэг маань бол энэ сонгуул гэдэг одоо кампанит ажлын одоо их үүсвэр нь болж байгаа. За тэгээд төлөөлөгчдийн байгууллагыг бид юу гэж нэрлэдэг гэхлээр улсын хурл гэж нэрлэдэг. Улсын хурл ямар байгууллага гэхлээр үндсэн хуулийн тэр 3 дугаар бүлгийн 20 дугаар зүйлээр төрийн эрх барих дээд байгууллага бол улсын хурл байна гэж заасан. Тэгэхээр нэг өсөндөө төрийн эрх барих дээд байгууллага гэдэг маань хууль батлах эрхтэй гэдгээр л онцлог байна. Хуулиа батлана, төсөв батлана, засгийн газраа байгуулна, эргээд одоо хуулиндаа хэрэг хяналт тавина, засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьчих ёстой. Харамсалтай нь өнөөдөр манай их хурлын гишүүд маань засгийн газрын гишүүн болох сонирхолтой байгаад байгаа байхгүй. Одоо давхар дийлгэл бид нар ярьдаг тийм. Өнгөрсөн одоо их хурлыг бас ингээд дүгнээд аваад үзэх юм бол оюун эрдний засгийн газар анх эхлээд байгуулагдаад өнгөрсөн 8 жилийн хугацаанд ингээд манай засаг төр маань хэдэн удаа өөрчлөгдсөн бэ тийм. Нэг улс төрийн нам одоо дангаараа 8 жил засаглалаа шүү дээ. Гэхдээ дотроо хэдэн удаа ерөнхий сайдаас солилцвоо тийм. Хэдэн их хурлын гишүүн одоо сайд хийчихвэ. Тэгээд ингээд сайд хийх сонирхол байгаад байна гэдэг маань улсын хурл бол хууль батлаад төсөв баталцдаг юм бүтц. Засгийн газар болохоор батлагдсан хуулийг хэрэгжүүлээд төсвийг үрдэг газар байхгүй. Нэгсэндээ гарын үсэг зураад мөнгийг үрдэг. Нөгөө нэг тендер сонгож шалгаруулалтыг зохион байгуулдаг. Нөгөө хөдөлтөн авах ажиллагаа зохион байгуулдаг. Гэтэл тэр засгийн газрын гишүүн болох гэдэг сонирхол нь үнэхээр тухайн одоо өөрийнхөө хариуцсан салбарыг сайд болж очиод хөгжүүлэх гэхээсээ илүү тухайн салбарт зарлагдсан тендер юу гэдэг мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудыг одоо бодлуулах зорилготой гэдэг харагдаад байна шүү. Тэгээд хичнээн олон сайд, хичнээн олон их хурлын гишүүн, хичнээн олон одоо төрийн эрх мэдэл бүхий нөхдүүд энэ гэмт хэрэгт холбогдоод байна. Тэгээд гэмт хэрэгт холбогдоод зарлаад байдаг нөгөө шүүх хууль хяналтын байгууллага маань тийм хариуцлага хүлээл гэж боддог. Тэгэхээр л бидний асуудал юундаа байна вэ гэдгийг одоо маш нухацтай ярих юм цаг. Одоо олон улсын тодорхойлолт шинж тэмдгээр бол манай төр бол яг нөгөө цэвэр олигарх гарчсан
төр болчиход байгаа юм тийм. Яг энэ мөнгөний нөлөөлөл маш одоо их. Тэгээд мөнгөний одоо тийм мөнгөний эрх мэдэл рүүгээ ингээд шумж очдог. Түүнээс яг энэ улс орны хөгжил биш. Яг одоо тэр олигархичсан бүлэглэлүүдийн одоо их одоо улсын төсөв одоо газрын баялаг энэ төр гэж энэ том юмнууд руу шумж очиж тэрэнд одоо эрх мэдэлтэй болох нэг дамжлагал гэж болгочод байгаа. Түүнээс яг энэ Монголд амьдарч байгаа ард түмний төлөө ингэж өөрчлөлт хийх тийм сонирхолтой бүлэглэлүүд бол ер нь их ховрол харагдаад байна. Зарим нь бол одоо нэг тийм барьдсан шинжтэй тийм. Энэ улгаач нар одоо ингээд ийм их оролцоогоод ийм баян болчлоо. Тэгэхээр би бол одоо яаж хийж байгаа гэж шургалчих хэрэгтэй гэсэн тийм үзэл бодолтой. Гэтэл бол одоо тийш очих салаатай хүмүүс чинь энэ одоо шуналтнуудыг хязгаарлаад ард түмэндээ боломж олгоод улс орноороо хөгжиж дэвшихийн тухай одоо бодож ярьж сэтгэдэг хүмүүсийг л олж ард түмэнд дэмжиж чадах хэрэгтэй байна. Түүнээс яг ингээд одоо нэг таруу хошгруулна гэдэг шиг сонгуул болохоор л бидрийг хошгруулад өөстө гой болгоно гэж тойрж тавих гээд байгаа хүмүүс чинь ерөөсөө гой болох санаа сэтэл байхгүй тийм өөрсдийнхөө одоо яг хувийн ба бүлэглэлийн түрүүний чинь одсон тийм хардлага байгаа чинь надад ч гэсэн байдаг хардлага юм. Гадны ямарваа нэгэн тийм одоо байгууллагуудын захиалгаар улс одоо гүрний захиалгаар энэ Монгол улсыг ингээд нэг юм сул доройхон байлгаад нэг түүхийн эдийн бааз маягаар байлгах тийм одоо бодлого ингээд энэ манайд хэрэгжээд идэм болоо та гэдэг хардлага бол байдаг. Тэгээ энийг бол одоо тогтоох, энийг илрүүлэх, энийг энэс хамгаалах байгууллага чинь одоо тагнуулын ерөнхий газар гэдэг манайд тийм байгууллага уул байгаа тийм ээ. Тэгээд тэр байгууллага маань бас яг яаж ажиллаж байдгийг энэ миний харуул өмнөх одоо тийм яриагаар бол манай тагнуулууд маш сайн дэлхийд л баг гайхамшигтай тооцогддог мундаг тагнуулын байгууллагатай л гэж ярьдаг байсан. Тэд нар бол мэдээлэл улсын аюулгүй байдлын зөвлөлд төрт өгдөг баг тийм. Тэгэхээр тэр улсын аюулгүй байдлын зөвлөлд нь байгаа 3 хүн одоо нэг намын төлөөллийн нэг бүлэглэлийн хамааралтай тийм хүмүүс байх юм бол нөгөө улс орноо хамгаалах бодол зорилготой байгууллагын мэдээллийг дараад л байвал тэгээд энэ бол бас хэрэгжихгүй л ажил баг тийм ээ. Тэгээд одоо энэ яг энэ төр маань одоо Монголын төр нэртэй боловч яг Монгол улсын төлөө Монгол хүний төлөө ажиллаж байгаа нь бол ер нь хангалтгүй байдгаа одоо яг ингээд хатуухан хэлэхэд бол огт ажиллахгүй байгаа л гэж дүгнж болохоор л байгаа даа. Түүнээс ямарваа нэгэн яг тийм чиглэлээр ажил хийж исэн бол эрхээ биш бидний амьдрал бас нэг сайжирч өөрчлөгдөх ёстой үстэй. Энэ зарим хүмүүс бол ваа яста хөгжиж гин гой болж гин том өндөр барилгуудтай болж гин л гэдэг байгаа. Барилга бол нэгдүгürt тийм хөгжлийн хэмжүүр биш. Хоёрдугürt тэр барилгууд чинь нөгөө хэдэн болгооч чинь л барилга шүү дээ. Тэ? Алтан нээлээд одоо юм босгоцсон тийм түүхүүд байхгүй үстэй. Тэгэхээр ингээд ийм худлаа хуурмаг юмд бас хуурдаж болохгүй. Энэ бол хөгжил биш. Энэ бол би цаг үеэр дагсан өөрчлөлт. Одоо манай энэ байшин барилгууд гоё болоод байгаа энэ төр бол зүгээр ямар цаг үе ингэж дэлхий дээр ингэж өөрчлөгдөж байхад ямар уцсандаа сууж илтэй нөөш бүгдээрээ л барилга байшин сайжирж байгаа юм чинь энэ бол өөрчлөлт гэдэг юм ба. Энэ хөгжил биш. Хөгжил хизээ хөгжил болох вэ гэхэд бүр хамгийн бүдүүлэг одоо харьцаагаар хэлэхэд жирийн Монгол хүн зөвхөн бодож сууж хахад би ер нь цоошин Тойотагийн машин авч унъя гэд өөртөө одоо өөрийнхөө ирээдүйд итгэлтэй гэсэн үг шүү дээ. Би ийм орлогыг олоод энийг төлж чадах юмаа гэд одоо машин зардаг компани дээр очиод би 2024 оны одоо Corolla авъя, Camry авъя гэд гэрээгээ 5 жилийн юм уу 6 жилийн хугацаатай одоо лизинг гэдрийн гэрээг хийгээд тэгээд цоошин машин унаад энэ гадуур тавих гээд ажиллаа бүтээх тийм боломж байвал одоо бүрдсэн байвал манай улс хөгжөөд байна л гэж хармаар байгаа. Түүнээс бол одоо 5 жил 10 жил болцсон
хүний одоо голоод унахад болцсон машиныг оруулж ирсэн нэрээ шинэ машин Тийм. гэсэн ийм хандлагатай бид нар байхад энэ бол хөгжил биш шүү дээ. Тэгэхээр бид нар ямар ч тийм ирээдүйдээ итгэл алга, ирээдүйн маань үнэхээр биднээс тийм итгэл өгөхөөр ингэж ийм өөрчлөлт бидний ийм сайхан хүлээлт болж ирээс огцдохгүй байна. Тэгэхээр энэ бол бас үндсэн хуулиар төр төлөөлөгдсөн үүрэг тийм үү? Бидний эдийн засгийн, хууль зүйн, нийгмийн болон бусад баталгааг төр одоо хангаж өгөх үүрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр бид нар бол ямар ч одоо тийм сайхан баталгаатай нөхцөл байдал байдгаа хөдөлмөрөө зөв үнэлж чадахгүй тийм нөхцөл байдалтай байгаа юм шүү. Түүнээс одоо Монгол хүн хөдөлмөрийн зөв үнэлээд цалин бүлгийн өгчдөг газар очихороо гайхамшигтай мундаг ажиллаждаг тийм үү? Нутагтаа ирдэг нөгөө цалин нь байхгүй. Яг хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа байхгүй. Энэ хөдөлмөр зөв үнэлэгддэг систем байхгүй. Одоо тэгсэн мөртөө тэгээд ингээд дураараа одоо тэрний цалин гэм одоо түүхийн ажлын цалин гэм гэхэд багш нарыг дарамжлаад байгаа юм уу? Тэ? Одоо автобусны жолооч нарын цалин гэм гэхээр одоо нөгөө эмчнэрийгээ дарамжлаад байгаа юм уу? Тэгж болохгүй шүү дээ. Энэ зах зээлийн нийгэм гэдэг одоо харилцааг бид нар бас харьцангуй зөвшөөрсөн улсуудын тоонд яваад орж байгаа хүмүүс чинь тийм төрөөс цалинждаг одоо тийм албан тушаалтнууд, тийм ажил үйлчлэгнүүд байна л да. Тэр бол ерөөс өгүүлсэх арга байхгүй. Түүнээс яг энэ хувь компанид энэ цэвэрлэгийг, хотын цэвэрлэгийг даалгачих юм бол тэр хүмүүс чинь ханаасаа ашиг олж энэ ажлыг хийх юм бас тийм одоо гэхдээ мэдээж арга байж л хараа л да. Энэ рекламын асуудлуудыг та нар хариуцсан. Эндээсээ мөнгө олсон мөнгөөрөө энэ цэвэрлэгээний ажилчдыг цалинжуулах юм уу? Арга байж болно л да. Гэхдээ өнөөдрийн хувьд бол энэ төр хариуцж байгаа төгсөл үйлчлэгээний компаниуд гэдэг. Тэгэл дураараа энэ мөнгө одоо тэр чинь одоо энэ Нямбатрын мөнгө оюун эрдний мөнгө гэж байхгүй үстэй. Одоо бидний татварын мөнгө. Бид нар одоо нэг хөдөлмөрөө буруу үнэлүүлсэн ч гэсэн тэр авж байгаа жоохон юмнаас бас татвар гэдэл ихэнх нь өгчөж байгаа. Тэр мөнгөний маань ингээд одоо буруу зарцуулахаас гадна ингээд ийм ойлгомжгүй байдал үүсгэж байгаа байхгүй. Одоо багш байхгүй бол Монгол улс ч байхгүй шүү дээ. Бид нар ирээдүгээ өөрсдийн гараар, өөрсдийн бодлоор хүмүүжүүлж ийж энэ Монгол улс чинь хөгжиж дэвших ёстой. Гэтэл одоо нэг юм одоо тэр бол зарим талаар нь бодоход нэг авилгалын шинжтэй тийм. Одоо энэ ард түмний хуурж зарим нэг ингэж мөнгө өгж за би чиний цалин нэмсэн юм чинь бидэрт саналаа өгөөрэй ч юм уу одоо тийм л нэг 8-ны харьцаа харагдаад байгаа болохоос яг үнэхээр энэ Улаанбаатарыг цэвэрхэн гоё болгочих тийм санаа байгаа мó юу? Айгуу тийм харанхуй байгаа юм л да. Гэтэл тэгээд хүүхдээ хүмүүжүүлэх асуудлыг одоо сайн сайхан болгохгүй байж хоггүй Улаанбаатар болгох нь тийм одоо илүү ялгаатай чухал асуудал мөн үү биш үү те? Энд чинь одоо эрх ашигын одоо дараалал гэж юм байдаг үстэй тийм. Тэгээд одоо маргаашны сурчлага эхлэхээр лайваараа илүү одоо хүчтэй холбоотой юм ярив. За тэгээд одоо мэдээж бас нөгөө усын нууж ёсын дагна гэдэг шиг бид нар ингээд нэгэн л Монгол улсад амьдарч байгаа учраас одоо худлаа өмнө батлагдсан хууль тогтоомжийн одоо мөрдөх одоо зайлшгүй одоо ингээд яг бид нар EV-ийг эрхэмлээд байгаа учраас л өнөөдөр хүлээжтэй хандаад байгаа шүү дээ. Түүнээс биш бол одоо яг үнэхээр одоо энэ сонгуулийн хууль дээр одоо аудитаас гаргасан, сонгуулийн ерхий ороноос гаргасан, улсын хурлаас баталсан тэр нэг тойрог хуваарлаж байгаа тогтоолууд нар бол үндсэндээ бол үндсэн хууль зөрчсөн юм хууль тогтоомжууд байгаа. Одоо энэ сонгуулиар жишээлбэл тэр 2 дугаар тойрогч гэдэг юм уу, за тэр 4 дугаар тойрог тийм энэ томсгосон тойргууд дээр за говийн 7 дугаар тойрог гэхэд чинь л өөрөө одоо 4 аймгийн бас одоо говийн сумууд ч хоорондоо ямар зайтай байлээ тийм. Тэгэхээр одоо бас энэ сум орон нутгуудад үнэхээр чижитгэлээс өөрийгөө сурчлах гад хүмүүс явж болох байхгүй юу. Тэгээд явж байхдаа жишээлбэл одоо хит их ачаалттай явснаас болоод ч юм ингээд одоо осол аваар одоо гарахыг үгүйсэх байхгүй. Одоо бусад өндөр хөгжилтэй улс орн гэж яриад байгаа. Одоо манай энэ одоо эрх хөрчт маань их гадаад улсыг нөгөө дөөрөх галуу шувууны мах эзнээ гайхуулах дуртай шүү дээ. Гэвтэл одоо тэр Америкийн нэгдсэн улсад жишээлбэл хурдны зам дээр одоо машинуудыг явах тэр нөгөө нэг жолооч нарыг те
одоо хэдэн километр яваад яаж амрах хэрэгтэй гэдгийг бүр заагаад өгсөн. Тэгээд хэрвээ тэр одоо нэг жолооч ингээд өдөртөө жишээл магадгүй нэг одоо 400 майл ч юм уу тийм явах чадамжтай байна гэж үзэх юм бол тэр 400 майлын ямар хугацаанд туулах юм. За тэгээд одоо тэр мэдээж 400 майл ингээд явж байгаа юм чинь тэр тодорхой нэг цэгээс хөдлөх нөгөө 400 майл явсныхын цаанд энэ одоо жолооч амрах орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөгүй юм тийм. Гэх мэт төслийн ингээд одоо тээвэр логистик төр хүртэл ингээд тэр туулах зам тэгээд тэр 400 майлын дараа тэр хүн амрах ёстой учраас амралтын байрыг бэлтгэх гэдэг ингээд асуудлуудыг ингээд иж бүрэн цогцоор нь шийдчихсэн. Энэ бол зүгээр л бодоод олчих асуудал байгаа байхгүй. Одоо манай гашуун сухад одоо юу гэдгийг одоо тэр ганц модын одоо 5-7-оос нүүрс зөөдөг тээврийн компаниуд 250 км нүүрс зөөдөг гэсэн мэтлээ дунд нь амралтын цэг байхгүй. Тэгэл осол аваар яаж гардаг вүлээ те. Энэ чинь одоо эхнээсээ хийх одоо хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс бол энэ жолооч чинь амрах ёстой шүү. Энэ жолооч чинь одоо хөдөлмөрөө ингээд зөв хуваарлаж явах ёстой шүү. Осол аваар гарахгүй тулд энэ хүн маань амарсан байх ёстой. Ажилласан цаг амарсан цаг хоёр нь бий засах ёстой. Хоолой гэх ёстой гэж тооцсон. Энэ чинь шинжлэх ухааны үндэслэлтэй хүний хэрэгцээнд дээр тулгуурлаж гаргаж иж болж байгаа зүйл байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр манайх яаж кабинд одоо сар хандирч байна. Усанд ороогүй тэд томж байна. Тэгээд бүр ингээд одоо хоол цайныхын газар нь ямар ч хоол унд зардаг хяналт байхгүй тийм. А гэтэл мөнгө хураадаг газар бол айгуу шийдсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө постуудыг тийм тэдгээр пост. Тэр постууд нь юу хийж гэсэн чинь зүгээр л мөнгө хураадаг. Тэгэхээр бид нар хитрхий тэр нөгөө мөнгө төгрөгөл бодоод байгаа болохоос шүү дээ. Хүний одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бодож чадж гин үгүй гэдгийг бодох хэрэгтэй. За энэ сонгуулийн хуулийг би түрүүн хэлсэн тийм. Жишээлбэл одоо тэр 78 суманд очиж сурчлага хийх гэдэг хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн хүн. Жишээлбэл Говьалтай, Завхан, тийм ээ. Увс, Ховд гэсэн ийм 4 аймгийн 78 суманд очиж сурчлага хийх гэж шүү дээ тэр хүн. Тэгэхээр чинь тэр манай баруун аймагуудын зам харгуу ямар вэ? Тэ? За дээрэс нь одоо бороо шороо оруул юу болох вэ? Улаанбаатараас шууд яваад очдог зам нь бол гайгүй болчихсон. Сум хооронд нь тийм. Сум хооронд бол засмал замаар хүн холбож чадаагүй л шүү дээ. Тэгэхээр тэр 78 суманд ингээ очиж ажиллах. За нэг аймгийн 13 суманд очиж ажиллах. Энэ хоёрыг яг адилхан гэж үзсэн байгаа байхгүй юу? Адилхан боломжоо энэ бол тэгш их шодрогоос нийцж гинэ гэж үзээд байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө хитрхи аминчхан, хитрхи эрх мэдэл утсан. Тэр нэр дэвшигчийн, сонгогчийн эрхийг ерөөсө бодоогүй байгаа байхгүй юу? Сонгогчийн эрх гэж юу хэлээд байгаа юм гэхлээр тэр хүн нэр дэвшиж байгаа хүмүүсийн бүгднийх нь мэдээллийг авмаар байна шүү. Сонголт их тэр дундаасаа сонгох хэрэгтэй. Тэр тэгтэл мэдээллийг нөхгүй байж байгаа. Тэгээд сонголыг авах гэдэг шүү дээ. А нэр дэвшигч гэдэг хүн бас одоо өөрийнхөө ихтгэл үнэмшлэрээ ингээд эр зориг гаргаад нэрээ дэвшүүлж байгаа бас сумуудад очиод иргэдтэй уулзалт хийгээд өөрийнхөө хүсэл мөрөөдөлтэй мөрийн хөтөлбөрөөр ярмаар шүү. Гэтэл тэгж амжихгүй. Тэгэхээр ийм сонгуулийг бид нар өнөөдөр шудраг сонгуул гэж хүлээн зөвшөөрөх нь өөрөө утгагүй. Гэхдээ одоо яг бас нөгөө төр төмбөр нөгөө ёс юмгоор гихчээр сонгуул хийж л бид нар 50 замаар улс орноо өөрчлөх ёстой учраас Монголын сонгогчид өнөөдөр хэрсүү болсон байхаа тий. Үнэхээр хамгийн сүүлчийн арга нөгөө нэг хүн хэлээр мал хэлээр гэдэг үстэй. Хамгийн сүүлчийн арга бид нар нийтээрээ одоо энэ буруу төр засгийнхаа нөхдүүдийг буулгахын тулд нийтээрээ тэмцэх. Нөгөө тэмцлийн нөгөө нэг янз янзын хэлбэрүүдийг сонгох тий. Тэгэхээр одоо энэ удаагийн сонгуулиар бид нар бас 50 замаар тэмцмээр байна. За нийт дэвшигчдээс асуултаа одоо үнэхээр та үндсэн хуулиа мэддэггүй гэдэг асуултыг одоо манай сонгогчд бүгдээрээ энэ дэвшигчдээс асуумаар байгаа байхгүй. Жолооч хүнээс бид нар жолооны дүрм мэддэг эсхийн шалгаж шалгалт авч жолоодох эрхийг болгодог шин. Улс жолоодох гэдэг ш тэр хүмүүс чинь. Одоо энэ улсын хурлын гишүүд чинь улс жолоодох гэдэг хүмүүс. Тэгвэл улс жолоодох гэж байгаа хүнээс бид нар үндсэн хуулиа мэддэггүй үгүй гэдгийг асуух хэрэгтэй шин. Үндсэн хууль гэдэг чинь өөрөө улс жолоодох дүрм шүү дээ. Тэ? Төрийн одоо өндөр дээд албан тушаалтан боллоо тэр хүн юуг эрхэмлэж захиж явах хэрэгтэй. Шудраг шиг захиж явах хэрэгтэй. Хүний эрхийг дээдэлдэг байх хэрэгтэй. Тэ? Тэгш байдлыг хангах хэрэгтэй. Хууль дээдэлдэг байх хэрэгтэй гэд үндэсний нэгдлийг хангадаг байх хэрэгтэй гэд зарчим хэлбэрээр төрийн албан хаагч ямар байх хэрэгтэй бид заасан. Тэгээд тэр үндсэн хуулийн дээр заасан зарчмаа мэдэхгүй хүн яаж зарчимтай байх юм. Тийм учраас бид нар энэ үндсэн хуулийг мэддэг хүнээр удирдуулъя гэдээ яриад байгаа юм тэр ихгүй. Үндсэн хууль мэддэг хүн байх юм бол яах нь вэ? Би үндсэн хуулийн 19 дугаар зүйл заасан.
иргэнийхээ эдийн засгийн баталгааг бүрдүүлэх гээд байгаа учраас аль болохоор хэмнэлт гаргаад, аль болохоор 3 сая хүндээ үр өгөөжтэй бодлого боловсруулах тий. Аль болохоор хүүхдүүдтэй чанартай багш нараар чанартай хичээл заалгах. Чанартай багшийг гаргаж ирэхийн тулд дахиад нөгөө цалин хөлсийг хангалттай өгөх тий. Эргээд үр шимэд боловсролд оруулсан хөрөнгө чи эргээд заавал тэр мөнгөөрөө төлөгдөх албагүй шүү дээ. Тэ? Манайхан одоо энэ боловсролын зээлийн сан гэдэг зүйлийг ярихдаа мөнгө төлөөч гэдэг. Гэвтэл өнөөдөр улсаас 30 мянган долларын тэтгэлэг аваад суралцаад нийт 3 сая 500 мянган хүнд хэрэгтэй одоо шинжлэх ухааны бүтээл санаачлаад ирсэн хүнийг бид нар яах ёстой. Чи өртөө шүү гэж юу нэх ёстой мó? Тэр бүтээлийн үнэлээ тэр хүнийг тэр бүтээлээ улс оронд хэрэгжүүлэх дэд бүтцийг хангаж өгөө тэр хүнээ улс их орондоо хүч хөдөлмөрөөр зарцуулахад нь одоо ашиглах ёстой юм тийм. Одоо манай энэ нэр дэвшигч зарим энэ эрх баригч намуудын нөхдүүд ингээд яриад Кембрижийн тухай одоо бид өнөөдөр Батшугар гэдэг нөхрийн яриаг сонслоо л доо. Батшугар ингэж ярьж байна. Кембрижийн дипломыг бол дэлхийн бүх улс оронд зөвшөөрөгдөг учраас Кембрижийн сургалтаар манад одоо хүмүүс сургалт өгөх юм бол улс орнуудад очиж ажиллах боломж нэгдэн гэж яриад байна шүү. Тэр хүн тийм сэтгэдэг байна шүү. Гэхдээ заавал монгол хүн яагаад гадаадд очиж ажиллаж одоо гадаадд ажиллах юм бол илүү цайлаа авах учраас гадаадд очиж амьдрах боломж нь нэгдэх учраас Кембрижийн сургалтанд суугаараа суралцсныхаа дараа гадаадд яваарай гэж уриалаад байгаа юм уу тийм Монгол улсыг тараах бодлого байгаа. Яг эсвэлгээр нь би бол бүр тэгж бодмоор байгаа байхгүй. Өөр ингэсэн боловсролын системтэй бид нар чинь юу дэлхийд эв нэгдэлтэй байхыг дэлхийд улс яаж байхыг зааж исэн хүмүүс ч өнөөдөр дэлхийн улсуудад очиж ажил хийж амьдрах тухай бодтлоо доройтсон байна шүү дээ. Тэгэхээр би бол энийг үнэхээр шүүмжилмээр санагддаг. Тэгээд уул нь монгол хүн Монголдо өндөр боловсрол эзэмшээ. Тэгээд тэр эзэмсэн боловсролоор Монголоо хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө Монголдо шингээгээд тэгээд одоо Монгол улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс болохын төлөө Монголдо хүмүүс бүгдээрээ одоо ая таваар амьдраад гадаадд явахдаа зөвхөн гадаад улс орныг үзэх гэж тий аялах гэж амрах гэж явдаг ийм ард хүн болмоор шүү дээ. Түүнээс биш ямар бид нар хойд солонгос одоо юу гэдэг тий өмнөд солонгос байгаа шүү дээ. Өмнөд солонгос яг хуу тэр анх нөгөө хүнд хэцүү хямралынхаа үеэр одоо охид өсгүүчүүдээ гадаад бүр авчиж ажилуулад бүр төрөл бүрийн ажил хийлгээд тэгээ тэр хүмүүсийн хийсэн ажлын хорлогоор нь одоо улс орноо ариг үлдэн салгаа авч явж босгож ирсэн гэдэгтэй тэгээ гэдэг шиг тийм бид нар нөхцөлд орчоогүй шүү дээ. Монголчууд өнөөдөр одоо түүхэндээ байгаагүйрээ одоо бид нар байгалийнхаа баялагийг ашиглаж байна тийм. Тэгсэн мөртлөө гадаад өрөнд нэмэгдээл хийдэг. Тэгэхээр эн чинь гэрээ байгуулад Монгол улсыг төлөөлөөд гэрээ байгуулад байгаа нөхдүүд нь Монголд ашиггүй нөхцөлийг зөвшөөрөөд одоо гадныханд ашигтай нөхцөлийг зөвшөөрч байна ш. Тэгээд өөрсдийнхөө өчүүхэн одоо хідэн ам бүлийнхаа одоо төлөө ингэж салхалж чичрээд яваад байгаа нь бол үнэхээр монголчууд бидний асуудал байна гэж үзэж байна тийм. За маргааш яг албан ёсоор одоо сурталчилгаагаа эхлүүлэх өдөр тийм. Тэгэхээр маргаашнаас бид нар энэ сонгуульд оролцох үндсэн ураа юмнуудаа танилцуулна. Одоо бидний яриа илүү сонирхолтой болно гэж итгэлтэй байна. Одоо бол сүүлийн хэдэн өдрийн лайваар бол бид нар бүгдээрээ энэ сонгуул гэдэг ямар утга учиртай юм бэ? Энэ бол тайван хувьсгалын зам юм аа. Яагаад хүн болгон оролцох хэрэгтэй юм бэ гэдгийг л тайлбарлаад яваад байна тий. Хүн болгон олоолаа оролцож энэ Монголын төрийг өөрчилж эмхлэн байгуул. Ер нь бол уул нь улс төрийн намууд нэгэнт сонгуульд оролцохоо одоо илэрхийлээд батламжаа автсан нэр дэвшүүлтийг нэр дэвшигчд маань тодорхойлсон учраас мөрийн хөтөлбөрөөр танилцуулан сурчлах ажлыг энэ үндэсний олон нийтийн телевизээр хийж явах хэрэгтэй байхгүй юу? Батламжаа авсан цагаас эхлээд энэ нам ямар мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа, энэ нам ямар мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа гэдэг. За магадгүй маргааш хүмүүс нэр дэвшигч нар тодорхой мандатаа авчихлаарэ тойрогтой очиод хин таныг төлөөлөх гээд байгаа юм бэ гэдэг. Тэрийг танилцуулах ажил нь 17 хоногтой. Намын мөрийн хөтөлбөр сурчлах ажил нь бол намын батламж авсан цагаас нэг 2 сарын хугацаанд хийх боломж байгаа байхгүй. Гэтэл намын сурчлагаа хийж болохгүй шүү гэж яриад байгаа байхгүй тийм. Одоо энэ сонгуулийн хуулийг ингээд ярихлаар биш үү? Үнэхээр одоо шилбэл хандийн зардал данс нээгээд тэрүүгээр одоо ингээд сонгуулийн кампанит ажлыг хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тогтоолоо одоо нэг 4-5 хоногийн өмнө авсан хүн дансаа нээлгээд хүмүүс өөрийгөө ойлгуулахын тулд би нэр дэвшиж байгаа шүү намайг сонгоор өдөр шилж болохгүй байгаа байхгүй юу.
Тэгээд би нэр дэвшиж байгаамаа надад танд өгөөрэй гэд ингээд хэлэхлээр хүмүүс танд өрөх юм хэлдэг тий. Тэгээд 5 хоногийн дотор хүмүүсийнхаа бодвол маркийг хэвлүүлээ, нөгөө нэг самбарнуудаа хэвлүүлээ, нөгөө ухуулгын байраа одоо олоод тэгээд сонгуульд оролцоод тэгээд би үнэхээр одоо хууль ёсны дагуу шудраг мөнгөөр сонгуульд өрсөлдсөн шүү гэдгээ тайлбарлах гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл одоо Монголын одоо би бол бусад намуудын бүх нэр дэвшигч нар одоо хууль зөрчиж худлаа ярина гэж би итгэлтэй байна тийм. Одоо энэ ардын нам ажилласан бид нар чи аль хэдийн тэр ухуулгын байрнуудыг гэрээгээд авсан байл шин. 3 сарын өмнө авсан. 2 сарын өмнө авсан гэдэг байхгүй. Сонгуульд оролцох батламж аваагүй мөртлөө тэр мөнгийг хаанаас гаргаа явуулсан юм. Тэгээ сонгуулийн тайланд тэр мөнгө нь орох уу орохгүй юу? Орох ёстой уулмал тийм үстэй. Орохгүй байх юм бол ингээх үү? Тэр өөр аргаар энэ сонгуул зарцуулах нөгөө зардлыг бодитоор тогтоох боломжгүй болчихж шин. Тэгэхээр чин магадгүй одоо энэ ирэх ирж байгаа намуудын нөхдүүд бол одоо 5 хоногийн дотор өөрийнхөө мөнгөгийн тэмдээ санд өгсөн юм шиг сурлуулад ингээд хуурамч бий. Альсгүй би өөрийнхөө мөнгөөр энийг хийж ийна гэдэг ингээд тэгээд сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөх бах тийм. А гэтэл тэр хүмүүсийн одоо худалдаад авчихсан ухуулгын байрууд тийм түрээсээ авчихсан ухуулгын байрууд нь аль хэдийн тэр нөгөө нэг сонгуулийн зардлын одоо дарсаа нээхээс өмнө хийгдсэн ажиллагаанууд байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр манай их хурлын гишүүд одоо шинээр байгуулагдсан хуралд орох гэж байгаа нөхдүүд маань бол нэр дэвшиж байгаа нөхдүүд маань энийг мэдж байгаа. Мэдсэн мөртлөө тэр сонгуульд оролцохын тулд яг нэг хуурамч худлаа зүйлүүдэд ярьж яваа. Тэ? 3 сарын өмнө түрээсэлсэн одоо тэр байраа юу гэж тайландаа тусгах бол худлаа юм тусгах. Тэгэхээр ингээд өөрөөгөө хураа. Би тэр хүмүүсийг нэг хариуцлага тооцох гэдэг юм алга байна. Тэ? Их заавал ялч шийдгээд мэдгээд сонгуулиас хасаад масаад гэж юм ярмааргүй тэ. Зүгээр л өөрийгөө хуурдаг, бусдыг хуурж байгаа хүн үнэхээр шударгаар бидний төлөө ажиллаж чадахгүй гэдгийг л манай сонгогчд маань бодоосоо л гэж би хүсэж байна. Одоо энэ сонгуульд оролцож байгаа нөхдүүд маань тэр хүн төгрөгөө зарцуулах гэдэг нөхдүүд маань аль хэдийн одоо сонгуулийн сурчлага баг жилийн өмнө эхэлсэн гэж яриад байгаа шүү. Жилийн өмнөөс хүмүүс мөнгө өгөөд, жилийн өмнөөс юм одоо тэмцээн оролдоон зохиогоол тийм. Тэгэхээр энэ сонгуулийн хууль чинь шударгаар оролцох гэж байгаа хүмүүсийг л нэг хязгаарлаж хазаарлах хууль юм биш үү тийм үү? Тийм. Одоо тэгээд шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг хязгаарлах нэг талаасаа нөгөө талаасаа шудраг бус зүйл хийхийг одоо тулгаж байгаа. Тийм. Жишээлбэл би одоо сонгуул одоо манай намын хувьд бол бид нар хуулиа байраад ажиллаж байгаа учраас маргааш бид нар дөнгөж одоо нэг мандат авчаад зарим хүмүүс маань хандийн тасмасаа зарим нь бол нээхгүй гэж байгаа шүү дээ тийм. Тэгээд одоо маргааш бид нар одоо ухуулгынхаа байруудыг очиж олж авах юм тийм. Тэгээд одоо хандвар цуглаж байгаа мөнгнүүдээс ингээд одоо аав. Тэгэхээр яг ингээд явах гэхлээр нөө шудраг ус өрсөлдөөн болчиход байгаа байхгүй тийм. Яг үндэ. Одоо бидэрт бол одоо ингээд сайн санаагаараа манай тийм байрыг ашиглаараа манай тийм одоо гэрийг бариад сурчлагаа хийгэрэй гэж байгаа хүмүүс байна л да. Тэгэхээр одоо бид нар заавал тийм сурчлагаа хийгээсээ илүү зүгээр л одоо чин сэтгэлээсээ бодож байгаа л одоо үнэхээр энэ хүмүүс маань одоо үндэсний телевизэн чинь нэлийн олон цагийг 3600 орчим цаг билүү тойрогт нэр дэвшиж байгаа сурчлагаанд те 3600 орчим цагийг нөгөө мэтгэлцээ явуулж одоо явуулах юм бэл энэ удаагийн сонгуулийн бас давуу тал. За маргааш 16 цагаас бид мэтгэлцээнд оролцож байсан юм байна те. Тэгэхээр энэ үндэсний телевизээ бүгдээрээ үзээл үндэсний телевизтэй бид нар мөнгө төлдөг үсттэй. Үндэсний телевиз Монголын ард түмний төлөв үйлчлэх ёстой. Тэгэхээр сонгуульд бол үн төлбөргүй цаг гаргаж өгöd байгаа нь бол тэдний гавьяа биш. Тэр бол хийх ёстой ажлаа хийж байгаа. Гэхдээ бол тэр сэтгүүлчдийн өдөр очиод зарим зүйлийг ярихлаар бараг л танад үнгүй цаг гаргаж өгч байгаа гэх маягаар ярих гэдэг л шин. Энэ бол зүгээр л ажлаа хийж байгаа хүмүүс. Тэгэхээр манай сонгогчд маань үндэснийхээ олон нийтийн радио телевизийг үзээд тэн дээр яригдж байгаа зүйлүүдэд ач холбогдол өгөөсэй л гэж үгсэж байгаа. Бусад телевизүүдээр гарч байгаа нэвтрүүлэг дандаа төлбөртэй. Нэг бол төлбөр их мөнгөтэй хүн төлбөрөө төлөөд нэвтрүүлэг хийж байгаа. Нэг бол хэл мэдээллийн эзэдүүд одоо өөрсдөө рекламдж байгаа. Нэг бол өөрсдийнхөө дэмжиж гэж бодсон хүмүүсээ дэмжиж телевизээр гаргаж байгаа гэдгийг манай сонгогчид ойлгосоо. Бид нар тэр жижиг телевизүүдээр бол гарч чадахгүй байх шүү. Тэ одоо олон телевизээр гарч чадахгүй. Гэхдээ бас биднийг дэмждэг хэвлэл мэдээллийн байгууллагын одоо ажилчид байдаг. Мэдээж бүх юм сайн тамгатай учраас бүх сэтгүүлчид одоо ингээ мөнгөний төлөв явуулдаг гэж бас худлаа туйлшир болохгүй. Мэдээж бас 20 жил би одоо энэ шударгасны төлөө тэмцэж байна л да тий. Бид нар ингээ нийлээд тэмцэж байгаа хавцад бас биднийг хэвлэл мэдээллийн одоо
хэрэгслээр дэмждэг, биднийг одоо ингээ мэдээлэл ингээ ямар ч үн төлбөргүй ирээл аваад өгчдөг те. Та хэд малыг бас нэг юм зүйл яриад идэв шүүгээл ингээ явж идэг юм сэтгүүлчид, найз нөхдөө, дүүнер маш олон байгаа. Тэгэхээр тэр бүхэн маань бас одоо бүх сэтгүүлчд гэж хамруулж яриаггүй гэдгийг ойлгоорой гэж хэлмээрээ. За тэгээд өнөөдрийн лайв маань ингээд ерөөхдөө за 40 минут за бараг цаг болчихж байна. За яг цаг болж байгаа юм байна. За ингээд одоо өнөөдрийнхөө хвшлийг хэдүүлээ өндөрлөө. Маргаашнаас эхлээл одоо нэг сонгуулийн солиорол мөн эхлэндэ тий. За энэ дээр одоо бид нар үнэхээр Монголын ард түмэн гуй сонгуультай идэвхтэй оролцохдоо хариуцлагатай сонголт хийгээрээ. За ямар нэгэн байдлаар одоо ингээд худлаа юм амлаа. Худлаа ярьж байгаа мэддэгдэг шүү дээ тий. За нэг талаас нөгөө талаас ингээд нэг мөнгө төгрөгөөр ингээд татах гал ямар нэгэн байдлаар ингээд материалаар татгаал зөвхөн энэ 17 хоногийн хугацаанд нэг сайн хүн болж жүжиглээд байгаа хүмүүсийг та нар ялгаж за тийм хүмүүс битгий саналаа өгөөрэй. За тэгээд мөнгөтэй төгрөгтэй хүн гал нэг сүр хүчинд нь бараг л одоо их стэйж ирж байгаа юм шиг ханддаг хандлага бий болсон ба шүү дээ тий. Бараг өөрсдөө ингээд ховц сумар хийлгэж байгаа нүртэл нөгөө ноёд язгууртуудыг хоц хийлгэсэн үндэсний хурдсан хуцаа хүртэл тэгээд хийлгэсэн тийм сүртэй хүмүүс байна тий. Тийм хүмүүсээс битгий сүр дээрээ л гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе. Тэгээ маргааш орой 20 цагаас хэдүүлээ эргээд уулзъя. За маргааш бол одоо биднийг сонгороо гэдэг юм ярих нь шүү дээ. Өнөөдөр бол бид нар тэгж ярьж болохгүй тийм. Тэгээ маргааш 20 цагтаа хэдүүлээ уулзцгаая. За та бүхэн дэмжиж байгаа бол энэ бидний лайвыг шеэрлээд өгөөрэй. Монголын хүний төлөө нам гэсэн пэйж хуудасаа дагаарай. За тэгээд шеэрлж дагахаас гэсүүлэл одоо эхлэн тэгээд сайн дурын үндсэн дээр орон нутгтаа Монголын хүний төлөө намын одоо сурчлагыг хийж өгөх хүмүүсээр хийгээд өгөөрэй. За бид нар та бүхэнд бас одоо хамгийн ихний лайваар хэлсэн байхаа тийм. Энэ сонголт дуусаад бид нар бүх аймагуд, бүх одоо хороодод намынхаа үүр анх шатны байгууллагуудыг байгуулахаар ингээд ажиллаж байгаа. Тэгээ манай намын дүрэн дээр бол суманд 20 хүн. За дүүрг одоо хороодод бол нэг 50 хүн нийлээд одоо бид одоо намаа Монголын хүний төлөө намаа байгуулна гэх юм бол ингээд байгуулад тэгээ батламжлаад явцдаг ийм дүрмтэй байгаа. Тэгэхээр сонголт босоод бид нар намаа байгуулна. Тэгээд ямар ч хэлсэн сайн дурын үндсэндээ Монголын хүний төлөө нам одоо бат ялалт надад итгэдэг бол Монголын хүний төлөө нам итгээрээ. Тэгээд одоо намдаа эвлэлтэн нэгдэрээ. Тэгээ бидний хүсэл бол их орондоо эзний ёсоор эв нэгдэлтэй сайхан л амьдрмаар байна. Нэг дандаа гэгээд талаас нь хардаг болмоор байна. Тэгээд нэгнийхээ төлөө нэг хайрлах сэтгэлтэй баймаар байна. Ингээд одоо шудраг амьдрмаар байна. Ингээд одоо хуйлаа дээдлж амьдрмаар байна гэл. Ингээд бидний хүсэл одоо миний энэ өнөөдрийн хүслүүдийг сонсоод та бүхэн эсэргүүцэх хүн бол нэгс таарахгүй гэж бодож байна. Бид нар 110 сумаар яваад 21 аймгаар 3 удаа тойроод нийтдээ нэг 50 орчим мянган иргэдэд ингээд лекц сургаж байгаа болсон байхгүй үндсэн хуулийн дугуулын төсөлгээд. Тэгэхэд тэр лекцэн дээр намайг эсэргүүцсэн нэг ч хүн таараагүй. Яагаад гэх юм бол бид нар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулийг бид нар ярьж байгаа байхгүй. Миний саяны хэлээд байгаа шудраг амьдрмаар байна. Нэгдэлтэй амьдрмаар байна. Нэгээ хуурахгүй амьдрмаар байна. Тэр хуулиуд эдэлж амьдрмаар байна гэд яриад байгаа маа үндсэн хуулийн дээр бичигдсэн. Аль хэдийн бичигдсэн одоо бидний яаж амьдрах вэ гэдэг зохиоцсон дүрм байхгүй. Тэгэхээр одоо тэр дүрмээ бид нар байгаа мөртлөө мэдэхгүйгээр одоо шудраг нийгэм байгуулъя гэж орилоод байгаа тэр хүмүүс бол хуулиа мэдэхгүй хүмүүс байна шүү л гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр бүгдээрээ үндсэн хуулийнхаа дор нэгдчихээ, үндсэн хуулийнхаа үжил санаанд дор нэгдчихээ. Монголын хүний төлөө намын үжил санаа бол үндсэн хууль гэдэг бичиг баримт шүү. Бид нар үндсэн хуулийн дээр Монголын ард түмэн бид их орондоо хүмүүнлэг иргэний ардсан нийгэм байгуулна гэж бичсэн. Яг тэр нийгмээр байгуулцгаа гэсэн мөрөө. Тэгээд төрдөө үүрэг болгочихсон. Тэр үүргийг биелүүлж үндсэн хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлдэг төрөл байгуулцгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө төөрөгдөөл аль нь сайн бай, аль нь муу бай, аль нь үнэхээр бидний төлөө ажиллах вэ гэж ерөөсөө эргэлзэх хэрэггүй. Үндсэн хуулийг ярьдаг хүмүүсийг л сонгочих. Үндсэн хуулийг ухамсарласан хүмүүсийг сонгочих. Ингээл болоо. Тийм учраас бид нар одоо маргааш сурталчилгаа эхлэхлээр үндсэн хуулийн дагуу ямар асуултуудыг сонгох гэж нэр дэвшигчдээс асуух хэрэгтэй гэдгийг би та бүхэнд зааж өгье гэж бодож байна. За ингээд маргаашийн лайваар уулзцгаая. Анхааралтай тавьсанд баярлалаа. Биднийг дэмжиж байгаа бол үндсэн хуулиар дэмжиж байгаа бол үндсэн хуулийн дээр бичигдсэн үндсэн санааг дэмжиж байгаа бол Монголын хүний төлөө ном пэйжийг дагаараа бидэнтэй нэгдэрэй гэж хүсэж байна. За баярлалаа.